Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн даваагаас пасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа. Томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлийн нэг бол эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр 2025 оны 6 сарын 24-ний мегмар гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундраханд ажиллаж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ханаа Томог гинэт эхэлдэг үүнд тайлбарлахад үргэлж бэлэн мөн номын юнит банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт барайтаагаар хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 218 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлууд илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлууд илгээх гэж байгаа сонсогчдоо за боломж төвлөрийг хэлье да тийм ээ. AMI@MJL radio.com руу та мэйлээр илгээж болох нь за мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсрүүн орохоор шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад таны цагтл хамгийн урд нар хүрээд ирэх юм шүү. За тэгтээ ер нь бол цагтлууд дүүрчлээ тий 7 сарын за эх 7 хоногоос эхлээд нэгтгэс ахуулаад 7 сарын 9 хүртэл загтал уншихаар байгаа. Тэгээ тэр уншихад бол бүхэл цагтл баг дүүрчээд байна да. За сонсогчдоо бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн эхэнд ирсэн цагтлыг уншиж хүргээд эфирийн шууд утсыг нээдэг. Ингээд ирсэн цагтлыг уншиж хүргэе. Сайн байна уу Ами? Сонсож байгаа хүн бүрт энэ өчигдөр мэндийг хүргэе. Би баг байхасаа л аавын талын хамаатнууд маань их элэгсэг, найрсаг, харин ээжийн талынхан ховч хорчин атаач жүтөөж байдаг байсан гэдгийг сандаг. Ээж маань айлын 3 охины дундхан. Багаас маань л битгий ховьяар битгий хүний яригт оролцгож намайг хүсгэсэн. Ээжийн эгч дүү 2 тан охтуудтай. Тэд нар нь багаасаа би битэйг өрсөлдөж, уралдаж, атаархаж бүгдийг нь хооронд нь харьцуулж өссөн. Би аавынхаа талынханд илэхтэй болохоор ээжийн талынхныг нэг тоодоггүй. Ер нь жаахан хүндий өссөн л дөө. Бидэж нас бид хүрч юмны учрыг ойлгодог болж би арай нааштай болж үеэлүүдтэйгээ чухам дотносож эхэлсэн юм. Удаачгүй би гэр бүлээрээ Америк явсан. Үеэс л асуудал ихсэн дээ. Нөгөө олон ховч хорчингуудын атаан төрсөн юм уу бүүмэд миний хизээч яриаг үзүүлийг ярьсан болгож том үеэлд нь хэлж хооронд нь бугуун хэрүүл боллоо. Ээжийн эгч дүү охтууд нь бүгд над руу тайрсан. Би тэр үед жирэмсэн байсан болохоор хэрүүл шууганаас хол байх гээд тайлбарч тавиагүй холбоогоо тассан юм. Гэтэл том их үеэлэгч нөхөрлөө залгаж намайг муулж надаас сал гэж нөхөрт минь бүр тушаасан байсан. Гэсэн ч би тагал байлаа. Учир нь өнөө маргаашгүй төрөгт өгчихсэн байсан юм л да. Тэгээд хэсэг таг олж байснаа нэг өдөр хадмууд руу минь залгаж баахан зохимол түүх ярьж намайг зөндөө муусан байсан. Гэхдээ л хадмууд маань намайг ямар хүн бэ гэдгийг мэддэг болохоор тоолгүй өнгөрөөсөн л доо. Тэгээд дахиад л 2-3 сарын дараа зар дээр нөхөр бит хоёрын зургийг тавиад луурч итэргээд биччихсэн байсан. Яг тэр цагаас л би тгсэрч эхэлсэн. Учир нь хүү маань нэг ой хүрэх гэж байсан болохоор хэл амнаас айхаа болчихсон байсан л та. Тэгээд л хууль шүүхтэрээ тулж өмгөөлөгч авч өргөдөл өгөх гэж баахан ч өргөдөл өгөх гэж байсан ч гэсэн би ч өргөдөөд чатаагүй л дээ. Хайрлах орон зай үлдэх хэрэгтэй үсттэй. Одоо би ээжийн талын бүх хамаатнуудаа болоо гэсэн. Хинт ч юунд ч буруу ярьж хүмүүлээгүй би яагаад ийм байдалд орох ёсноо бодоод олдоггүй юм. Ингээд насан туршдаа блоклоод байсан дээрүү учраа олох нь зөв яах ёстой вэ? Химэн нэрийн утасны сонсогчоос загтлаа илгээсэн байна. Зя нөгөө нэг ер нь гэхдээ аав ээж нь хамт өссөн хүүхдүүд бол гайгүй л байдаг баг. Ер нь аав ээж өөрийн салцсан ч юм уу аав нь хүүхдүүдээ аваа явцсан, ээж нь хүүхдүүдээ дангараа ингээ аваа явцсан тохиолдолд нөгөө талынхантаа ер нь л нэг тийм холбоог болчих гээд байдаг. Нэг болохоор аавынхаа талынхантаа хол хүндий, нэг болохоор ээжийн талынхантаа хол хүндий байгаад байдаг. Сүүлд нэг жоохон том босоо байна уучраа болоо жоохон хайрдаг гэх нэг л болж өгдөг тийм. Их тийм гадуурхаад байгаа юм шиг нэг юм байдалтай байгаад байдаг. Тэгэхээр танд бас ийм тохиолдол тулгарч ирсэн үү? Ер нь яасандаа ирэн бэ тийм ээ. Хамтраалагчтай танилцуулаад уцааны. За Ханаа Томог гинэт эхэлдэг үнд тайлбарлахад үргэлж байлаа. Тайлбарлахад таны аялал зугаалга ажлын томилт гээд ямар шүү тохиолдол Ханаа Томогийн шинж тэмдгийг хурдан үр дүнтэй намдах найдвартай цүнхэн тах туслах болчихж байгаа юм. Өвдөлт, халууралт, хамрын битүүрэл, нүс гоожил зэрэг шинж тэмдэг хэрэгэлэрвэл тайлбарлахад танд хурдан үр дүнтэй үйлдэл үзүүлээд аяллаа хэмнэлд эргэ ороход танд туслах нэ. Тэгээд нэмэгний тааламжтай амттай энэ бэлтгэл нь уухад биеийг танд тайвшруулна, таатаа мэдрэмжийг төрүүлнэ, хэрэглэхэд
давбар буюу сэгсэр уусах утга уу гэсэн ураатай ах нэ. За өдөрт 4 удыг хоорондоо 6 цагийн зайтай халуун булан ус найруулж ууж хэрэглэн 6-аас дээш насны хүүхдэд зориулсан хүүхдийн төрөл бол тустай байгаа. Ханаас авах вэ гэхээр бүх эмээ сангуудаар ханаас 7 авах нь холбогдох утасны дугаар нь 77 тэг 4 50 50 77 тэг 4 50 50 гэсэн дугаараар сошиал аяг Noble Mongolia гэдэг хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтраж байсан ханаа том гинт эхэлдэг үүнд тайлалгоод өргөлж билээ. Тайлалгоод байлаа. За хамтдаа сонсогчдоо баярлалаа. Эфирийн шууд утаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй. Тэгэхээр нөгөө хамаатан садан буюу аавынхаа талтай юм уу, ээжийнхээ талтай аль нэгэнтэйгээ таарамжгүй юм харилцаатай хүмүүс. Яг яах вэ? Тэгээд хэрвээ цагтлыг сонссон бол бүсгүүд манаас зөвлөд өгөөрэй тийм ээ. Одоо ээж аавынхаа ах トゥ нарыг хараад байхад жил ирэх тусам хоорондоо ам болчдөг юм байлээ штэ. Хүүхдийнхээ тэр амгалан ууртай ах ишнэр нас явах тусам жил ирэх тусам л нэгэ гэдэг бол тийм байлээ. Насны залуугийн омог их нөлөөлдөг юм болоо даа л гэсэн байна. Ах トゥ угийн хооронд хэрүүл гарах шиг тэнэг зүйл байхгүй дээ л гэдэг чинь. Нээ өнө. Яг нэсгэж байгаа. Анаа? Ano? Чимдүргээ? Чимдүргээ. За, хоёлоо сэдвээ сонсцсон те? Сэдвээ сонссон. Тэр мэдгүй сайн нэг дундуур нэг коммент уншлаа штэ те. Насныгаа яваад ирэхээр ер нь жоохон юмыг одоо ер нь хайдаг ч юм уу те. Тоохоо болдог нэг тэр л яг миний амьдралд бол ер нь ойрхон байдаг л да. Одоо би яг ингээд 40 гараа явж байгаа байхгүй. За. Ер нь бол нэг багасаа нөгөө нэг аав ээжээсээ тусдаа нөгөө эмээ дээр өссөн хүүхэд учраас тэгээд ер нь бол төрөс садангуудаас ер нь жоохон зайтай. Гэхдээ нөгөө юу тийм хамаатнуудын ч юм уу те нэг тийм одоо ээжийн талын дүүсийн хүүхдүүдийн нэг тийм жоохон хатажтай явдаг байх л та. Тэгээд би ч нөгөө нэг муруулаж айгу дайггүй төгсөөд тэгээд конкурс дээр айгу сайн өгөөд ер нь яг ингээд өөрөө ингээд юм аав явахлаар ингээд яг нэг чи явдаг л да ингээд одоо эцэг ихгүй те ингээд эмээдэр өсөв ингээд амьдарч явах чи одоо энийгээ хармаар гэсэн юм. Тиймэрхүү бол нэг зүйл ингээд оюутан ах уу мах уу тэгээд дөнгөж амьдрал ихлэ байж ах уу юм үйт ингээд байр маяг аваад явж явах ер нь нэг юм хатаанууд бол явдаг л байсан л да. Тэгээд ер нь дандаа нэг юм жижиг аавч юмуд авчдаг. Тэгээд тэрэн дээр мэдээж нөгөө хүн юм чинь бас ингээд зүгээр байхгүй тэгээд эргээд нөгөө ийм байсан тийм байсан нөгөө өөрийгөө буруугүй гэдгээ тайлбарлах гэдэг бас нэлийн тэнд юм болно шүү дээ. Тэгж байгаа сүүлдээ болохоор манай нэг атом ээж хэлжсэн л да. За минийхөө ер нь ингээд бити юм ойр зүрийн юм ховжийг үзэлтэж яваа. Тэгээд ерөнхийдөө ингээд хайчхаа тий. Тэгээд хүнд ингээд бити юм уусан. Тэгээд хүнд ингээд бити ингээд ер нь ингээд муу байгаарэ. Хэм бол ингээд алцуураа чинь ингээд юм жагаанда бүтээд ингээд явчдгийг шүү гэсэн нэг тэр үгэл орсноос хойш би ингээд ер нь жоох ингээд янз бүрийн хилам хэрүүл тэмцэлт иймэрхүү юмнуудаас бол ер нь ингээд ингээд хайчдаг л болсон л доо. Ер нь бол одоо буулт хийж сурж байгаа, зарим эмийг өнгөрөө сурж байгаа. Тий, өнгөрөө сурж байгаа. Тэгээ яг нөгөө нэг тэр ховжийг үүдэлдэг хүмүүс нь ч өөрсдөө ингээд одоо дэшээ 50 60 хүрээ явчлаа тий. Тэгээд инхээр ингээд бүх ингээд цагийн хаясаараа л ингээд энэ зүйлч ингээд юм зөөлрөөл ингээд явд юм л. Одоо ингээд цагаан мараар очоод нөгөө эвгүй үг хэлжсэн тий, дайрчсэн тэгээд хэлжсэн хүмүүсээ харахаар ингээд тэрийг ингээд нэг бодож ингээд өсөхөөс илүү чаавс тэгээд нэг тийм өрөвдөх тийм юу төртгөлтөө ер нь бол тэгээд энийг төрөөжжээ гэлөө. Тийм тэгээд яах гэж надад ийм одоо үйл хийдэг байсан бол доо гэж ингээд ер нь нэг тийм жоохон өрөвдөх маягийн байдалтай байд юм дөө. Тэгээд дөрөвний хувьд бол бас тэр бол арай л одоо тийм одоо нөхцөл байдал үүсгэсэн гэдэгт бол ер нь бол бас жоохон итгэж ядаад сонслоо л доо. Яг одоо бодит хүмүүс бодит үүснийгөө төгөөг л бичиж байгаа л. Үнэхээр амар энэ байтхан зүйл бас ингээд амьдралд байдаг л да. Ер нь бол одоо манай нэг найз дээр ч амар хүнд тийм юмнууд бол иржсэн. Гэтэ бол бас саяны тэр хүүхний тэр одоо нөхөртэй хамт одоо тий сошиал дээр тавиад. Тэр бол үнэхээр яа бүр сошиалос бол би бас ингээд ер нь жоохон тал гэж айдаг байхгүй. Тэр юм ингээд ороод ирэхээр бол бас үнэхээр бас амар юм аа гэж одоо бодоод ажиллаа л да. Харин тэргээд сихгүй ч болгож эргээд эвлэрэх орон зайгааж үлдээхгүй л байна л да.
Харин тэгээд ер нь бол мэдгүй одоо би бол ингээл ер нь ингээл асуудлуудыг хайждаг. Тэгээд цагийн хаясаар өөрөө яг өмнө удаа ингээ гараад ирдэг учраас тэгээд ингээл хайждаг байхгүй. Тэгтээ яг ингээ хэмлүүлээд авах ер нь бол хэцүү байдаг л да. Өв зур авч энэ тэндээс ингээ хэмлээд ахаар тэгээд жоохон цохолтон гэхдээ тэгээд яг хоо тэгээд асуур айгүй гоё болчихсон шүү дээ. Тэгээд надад нэг манайхнаас ингээд нэг жоохон янз бүрийн атаачтай буруу зэрэг юм билээ 2 3 удаа ховж явах хүмүүс тэгээд ажлын гэсэн тийм хүмүүс бол нэг асуураа нэг жоохон ойр зүрийн нэг жоохон нэг батг малгын дээр өдөрцөн л явж идэх хөрхий. Тэгэхээр би тэгээд за тэгээд юу бодсон тэгээд тэрнийх нь үүлийн өрн одоо өөрийн нэргээдээ тийм болов уу гэж би бодсон. Тийм тийм ээ. Гэтэ танаа хатам ээжийн хэлдэг үг бас мундаг үг ба шүү. Тий, ер нь яг залуу хос байсан тэгээд нөгөө байнгын л би нэг ингээд асуудалтай эрүүл тэмцэлтэй ингээд байгаад тахаар ээж орж харна нөгөө охины наавас уусан чи охин нас хэлээ шүү дээ. Ингээд тийм бэ тийм бэ ингээд ийм бэ тийм бэ гэж тэгтэн надад нэг юм хэлгүй байж байгаа. Тэгээд тэгж хэлсэн л дээ ер нь тэгээд асуураа юм чи ингээд сайхан бүтэн шүү. Тэгээд ойр цар юмнуудаа хайччих гэсэн тэгээд ер нь л яг тэр үйл яг ингээд гой дотор байсан юм ингээд хаваа ицэн чи тэр үртэл ер нь бол ингээд бүр ингээд яаж чадахгүй яаж ингээд бид нартай ингээд хариугаа авах уу гэдэг юм яваач тий. Хариугаа яаж авах уу гэх тий. Тэгээд машин дэргийн дурмаарч юм шиг юм. Ян тийм л юм боддог шүү дээ. Тэгээд тэрнээс хойш бол тэгээд хайцсан. Тэгээд яг хүний амьдрал амар хүн болгоны амьдрал ямар юм гоё дардан байх юм. Тэгээд хүнд ер нь муу санаж ингээд муу үйл хийх юм бол тэрэнд ямар ч байсан эргээд бол тэр хүнийг яг ондгол юм байлээ. Өстө. Мундаг ухаан юм байна. Мундаг байна. Баярлалаа танд. Баярлалаа. Хараг сайхан өнгөрүүлээрэ гэр бүлд наад жаргал сайхан мөхнийг хүсье. Баярлалаа. За баярлалаа. Нэрэлтэх бах тийм ээ. Нөгөө үт хүртэл бигдэн хүрхээр харуулцдаг гэж. Зүгээр ахт нь тэгээ бүр ойр дотных нь хамаатан садан цусан зүйлээрээ илээ нэг талдаа бөөрл хөөдөж байгаа юм шиг болоод байвал хүнлэх сан янз бүрийн юм бодох бах. За хоолойсон дээр дээ өөрт нь юу болж байна, яаж байна гэх мэт хувийн амьдрал ажиллаад бид нарт огт хүртээлгүй болтлохол таг байсан дээр хэрүүл жамцар атаач хүмүүс мөчтөө засрахгүй. Аяндаа нас явж жил цаг хугацаа өнгөрөө тухайн орж ойлгодог болохоор тэр аяндаа зүгэлрнө л гэж байна. Дараагийн сонсогч. Байна уу? Alo. Байна уу чим төргий? Чим төргий. За хойлоо сэдвээ сонсцсон тий. Сэдвээ сонссон юу гэсэн хамаатан садангуудаас агэр хөндөй байдаг вэ гэж хадаар ярьж байсан. Аавын тал юм уу, ээжийн тал юм уу аль нэгтэй харьцаа болчдөг шүү дээ. Тий. Би ерөнхийдөө бас ер нь аль талаас их жоохон хөндөй хүнэлтэй нэг уул усны ураг садангийн холон дээр гэдэг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү талын философиг баримтдаг гэх юм уу. Тэгээд ягаад ч манай аав үргүүлчихсэн. Тэгэнгүүт яг нөгөө төрсөн талаасаа жоохон хөндөй. Тэгээд би өөрөө бас өргөж авсан болон төрсөн талаас нь хөндөй зарим хамаатнуудаа сайн мэдхгүй. Ээжийн тал ч гэсэн бас хөндөй. Манайхын ер нь аль талаасаа нэг жоохон хөндөй өсчихсэн. Тэгээд яг хөндөй болохоос тийм муу хайртай бол биш л дээ. Юу мэдээд шүү дээ тийм ээ би бинийг бол мэднэ. Тий ер нь бол ерөнхийдөө нэг мэднэ тийм янз бүрийн тийм хатаачтай айл болох багал байх шиг байдаг шүү дээ. Надад нөгөө ихтэйсээ нөх нөгөө ойр биш учраас ямар ч манай садан гэдгээр нь хамаатан гэдгээр нь мэддэм болоо да гэж бодоод гэж. Тэгээ мэдээж цагаан сар баяр ёслол үеэр бол яг нэг очиод зоолгочих нь энэ мэдээ өстэй тааруулуу эн чинь манай садан штэ гэж. Мэдгүй нэг энэ хоёлаа хамаатан байлээ гэж хэлждэг. Тийм байдгийн дэрнээс нөх ойр дотны угаасаа биш байдаг. Эцэг манай садангууд хөдөө байдаг. Би өөрөө хотод байдаг болохоор хотод нэг садан хамаат байхгүй. Тэгэнгүүт угаасаа дайнч хол болохоор юм уу янз бүрийн тийм юм юу яадгүй мэдэгддэггүй шүү дээ. Ховж байхтар тий хатаачдуу гэдэг ч юм уу. Тийм юм баг. Тэгээд манай ээжийн талынх ерөнхийдөө юу дандаа голцоо нөгөө хүмүүсийн хүүсийн арцанд эрэхтэй голцоо дандаа хоёр хүү миний үеийнхэн дандаа манай наас талч дан хүү хоёр хүүтэй айлууд байдаг байхгүй. Тэгээд голд нь ганцхан нэг хоёр охинтой айл л гэдэг. Тэгээд тийм болохоор тэр юм уу айгүй баг.
өөртөө юм таажтай бол маш бага. Тийм Тэгээд нөгөө өөрөө би жоохон хүндий болохоор тийм гэдэг болов гэж боддог. Танаас зүгээр нэг зүйл асуумаар санагчлаа л да. Одоо хамаатан цадаас айлал талаасаа жоохон хүндий гэдэг ч штэ. Тий. Зүгээр энэний хамгийн сум сул тал нь ч гэдэг юм уу тий хамаатнуудаас хол байх тийм сул тал гэж байна уу? За тэгчүүл тэр үдэл жоохон тиймэрхүү дээ гэдэг ч юм уу. Яг уу байгаа л бах л да. Би тэгээд нөгөө нэг тэгж боддоггүй штэ. Хадангууд маань их ойрхон байсан болж юм уу нөгөө ерөнхийдөө би өөрөө л болгож хүнд гай басахгүй хүнд нөгөө нэг айд болох гай басахгүй гэж боддог болохоор хамаатнуудаас тусламж гуйх болох ч юм уу тэгвэл бас адилхан хэцүү байгаа бах та гэж бодоод өөрөө л арга хэлсэн байдлаар нэг тийм боддоггүй. Тэг яг нөгөө нэг баяр ёслол үеэр ингээ нийлж явах үед нөгөө манай их нэрийн тал жоохон ойрхон хүмүүс байд нэг хэд хамаатнуудтайгаа ойрхон байхгүй. Тэд нар ингээ бөөндөө ингээ найрлж маярлаад бөөгнөрөөд ингээд манайд ирдэг ч юм уу те. Тэр үед хаяада би сүүлийн үед нэг жоохон тийм боддог болсон. Нэрээ бас олуулаа ингээ ойрхон байх чинь гоё ч юм байна шүү дээ. Бужигнаад л тийм ээ. Тийм нэг бужигнаад хаяадуулаа нэг хаяа нэг жигтэй ганц нэг ч юм уу. Эсвэл нэг шагнал магнал авах үеэр ч юм уу альсвал нэг юм найрны үеэр ингээд тэгэнгүүт миний талын хамаатан гэдэг ах юм байхгүй. Ингээ голцоо нэг хадмын талынхан ингээ байж ахаар сүйд ингээд нэг жоохон нас яваад ч юм уу тэгэхээр ингээ харахаар тэгж санагддаг. Нэр ингээ гойр үйл бас гоё юм биш дээ энэ чинь ингээд. Тэр нэгнийхээ баяр жаргал гуниг зовлон нь хуваалцчихдаг тийм ээ. Тийм ажиглаг сүүлийн үед нэг жоохон тийм боддог тохсон. Тэгвэл бид нар нөгөө нас явахаараа нэгнийхээ өгүүлдэг зам бах та тийм ээ. Тийм байна. За баярлалаа танд. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэ. Сайхан бүхнийг хүсье. За та бүхэн ч гэсэн сайхан хүсье. Баярлалаа. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчийг танилцуулаад үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Mobicom болон Huawei зөвхөн компьютерийн шинэ нэр. За Huawei MatePad 11.5-ыг Mobicom-аас цаашиг нэмгэн Papermate дэлгэцтэй, соронзон keyboardтэй, бүх Office application-тэй Huawei MatePad 11.5 таблет таны ажлын хэрэгцээнд төгс нийцнэ. Таблетээ Mobicom-аас аваад Huawei mouse бэлгэнд нь авах боломжтой юм шүү. Баярлалаа нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Mobicom болон Huawei зөвхөн компьютер байлаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Сонсогчоо холбогдсон байна. Радио гомтраагаад өгөрөө. За. Та спикерээр ярьж байна уу? Байна. Нэг сонсож байна. Арай минь дээ. Хойлоо сэдвээ сонсцсон тий? Та спикер чихвчээр ярьж байна сонсогчоо? Үгүй зүгээр шууд ирж. За. Юу тийм хамаатан цалинтайгаа гойр байдаг. Манай ээж чинь багасаас өргөмөл. Тэгээд айл хамгийн том 5 дүүтэй. Тэгээд бүр багтаа нөгөө хурцсан болохоор тэр 5 дүү нүр нь тийм тоохгүй хүндий өссөн. Зүг. Тэгээд бүгдөө нөгөө сэлэнгэд байдаг. Тэгээд тэгсэн мөрчлөө ингээд нөгөө тэд нар чи хүүхдүүд гээл тэ нөгөө уйлээд одоо бүгдөө том болцсон. Тэгсэн мөрчлөө яг хамгийн сул тал гэх юм уу гомдмоор юм гэхээр ерөнхийдөө бол цагаан сараар ус нэг ч удаа ирж зоолгож үтээгүй манай ээж дээр. Тэр гэсэн их жоохон онмоор ч юм уу одоо тийм сул тал гэх юм да ер нь бол тийм тэгсэн мөрчлөө тий нэг ч ирээгүй одоо нөгөө чин айл дагтаа өргөлцсөн болохоор чин тэгээд ах トゥ нар нь бүгд байдаг гэсэн ирдэггүй. Мэднэ үстэй тийм ээ? Мэднэ, ер нь бол мэднэ. Гэхдээ ирдэггүй. Тэд нар хүүхдүүд гэж байгаа шүү дээ. Мэддэг. Тэгсэн мөртлөө ирдэггүй. Би нэг бүгд мэдх юм биш үү? Мэднэ. Тэгсэн мөртлөө ирдэггүй. Ер нь тийм санд тэгсэн мөртлөө бид нар чи хооронд бол уйлууд шүү дээ угаасаа. Тий. Бүгдөө амьд бүгдөө л бай. Бүгдөө л тусын амьдралтай. Тэгсэн мөртлөө учрууг ахтаач төө одоо тэр сайн энэ юм уу явж гэсэн тийм одоо юм бол байхгүй. Тэгсэн мөртлөө ээж тэр эртгүүн л ангууд тийм жоохон гомдоод байдгийн. Тийм ээ. Та хэлж үзүү ирээч гэж хэлж үзчихсэн үү? Үгүй ер нь бол үзчихсэн тэгэл заагаад тэгсэн мөртлөө ирдэггүй шүү дээ.
одоо 1000 км-ийн цаана байсан бас нэг өөр чи Сэлэнгрүү чинь 200-д явал тий. Ахин шүү дээ. Ер нь бол тэгсэн мөртлөө эртгүн зарим үеэлүүдээ бараг таньдагчгүй шүү дээ. Би айгүй сонио. Тэгвэл болохоор ч тэр юм уу? Тийм юм болоо хол өсч хөр. Одоо ээжтэй өргүүлсэн гэж тэглээ шүү дээ. Тий. Тэр өргөж авсан айл нь ээжээс тань өөр хүүхэд байгаагүй мó? Тэр өвчлөлт авсан талын одоо нэг их чинь байдгийн хоёр. Тэр хоёр нь ойр. Зөв. Би одоо бураа одоо эмээч юм ихч гэдгийг. Нэг одоо 80 хүрч байгаа хоёр хөгшин байдаг хэвгүй юу? Тий, тэднэр нь бол арай илүү бас тэдний хүүхдүүд нь илүү одоо манай ээжтэй ойр ч юм уу те. Тэг хүндлэл бас тий ирж мэрэл байдаг л та. Төрснүүд нь бол угаасаа нөгөө бүр тийм хүндээ тэгээд айгуу тийм сонинд манай ээж чинь тэр 5 хүүхдтэй том нөхгүй юу? Багтаал өвчлүүлсэн тэгээд өвчлүүлснээс хойш тэгээд өөр нь тийм хүндээ те. Бараг ахтуусаа гэж мэддэг ч юм уу мэддэггүй ч юм уу одоо тийм хөө байдаг. Тийм ээ тий уул нь би бинийг мэдээ таниад байдаг. Тэгээд тэр нь л их яах вэ нөгөө тий уг нь ирэх ёстой хүмүүсийн нэг тэр тэдэр гэхгүй юу? Төрснө шүү дээ яг үнэ. Тий. Тэгэл ээж та хай угаасаа надад ч ирэхч юуг нь хардгийн гэд одоо ингээд яг сэтгэлтэй нэг юм хөл дэмжээсэн л явж идэгэн. Би цаанаас харж л байгаа хта. Тий. Манай аавын хамаатнууд бол долуулаа мөрчлөө одоо бүгд нас орцооцсон. Тэнгүүд ганцхан нэг эмэгтэй дүүнд байдаг. Тэр нь ч угаасаа ирэхгүй л дээ манай ээж тэр ирдэг юм л та. Байж л байдгийн. Тий. Нэг цагаан сараар ганц удаа ирээд золгочход яг бай тийм ээ. Тий. Тэр удаа наслаач тий. Ер нь бол дээрүүд аюулгүй олон хүмүүс зөвшгөлжсэн тэгээд ер нь бол тэгэл хамаатан цаатна байна уу? Тэгээд. Тийм тий олон хүнд хүрчлүүлжсэн ойрын үнэтэй, холлын үнэтэй. Тэгэл би нэг юм мэддэг штэ уулна. Тий. Тэгээ өвчлөлт авсан тал нь бол ойрхон байдаг. Та ирдэг цагаансаар тий. Ер нь бол тийм л энэ дөө. Тэрний хэдэн үнийг л жилийн жилд харж харуулдаж суугаа юм байна да. Тийм. Тэрээс бол би яг ээжинтлийн хамаатандаа ойр байдаггүй, холбоотой ч бараг байдаггүй. Тийм. Ер нь бол ингээд баг сүүлийн 20-30 жил ер нь бол холбоотой баг. Та ихээсээ хэдүүлээ юм бэ? Одоо би өөрөө л ихээсээ тавуулаа л да. Зөв. Тий. Тэгээ нөгөөдөө мэддэг тавыг бол тавлан ил мэдх юм байна тийм ээ. Мэдэн. Гэсэн үртлээ ердөө ирдэггүй золгодгүй нэг ч удаа баг ирж байгаагүй ер нь бол тийм. Яг манай ээж л яг дотроо сэтгэлдээ л их гомдол тэгэл яваад идэх юмдээ л хэлтэй. Тэгж л байгаа. Тэрнээс бол тэрний тэр гэж уг мэдтгэлтэй ер нь бол тий. Тийм л энэ. Тэг уул нь одоо Facebook ч өөрөө хөгжсөн тэгэл уг нь тэгэл мэдүүл мэдхээр штэ тэгэл ер нь ирдэг болохоор тэгэл ер нь бол тэгэл матнус одоо хол байдаг юм уу? Ер нь бол хүндий. Тийм л юм тийм ээ. Тий. Гэрээд золгочоосаа билээ те. Баярлалаа дандаа. Харин тийм за баярлалаа. Хараг сайхан өнгөрүүлээ. За. Көнэрэ тухайн үед ч одоо хүүхд тогтдгүй айлаас ахуулаад амьдралын боломжгүй бол ах дүүстэй өргүүлэхээс ахуулаад зөндөл юм байсан. Тэгээд нэг мэддэг өргөсөн өргүүлснээ мэддэг хаана явааг нь мэддэг юм бол одоо нэр ихэр удаан наслаа аж те. Төрсөн дээрээ очиод нэг тухайн өнөрлүүлээ золгоо нэг 5 үг солио суучаад яг бай те. Бас хүлээгээд хараад шүү дээ тэнд бас хүн тийм ээ. За хамтраалагчид танилцуулаад үргэлжлүүлье. Намын юнит банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголтоор хамтран ажиллаж байна. За манай улсын санхүүгийн секторт банк бус санхүүгийн байгууллагууд маш олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн санал болгож байгаа. Энд нь уламжлалт зээл, санхүүгийн түрээсийн үйлчилгээ үүндээ нэмээд финтех буюу санхүүг технологитой хослуулсан бүтээгдэхүүн нэвтэрсэн байна. Хэрвээ та зээл авах шийдсэн бол олон сонголтууд дундаас намын юнит банк бус санхүүгийн байгууллагыг сонгох нь ухаалаг сонголт болно. Яагаад гэвэл нэгдүгээрт зээл их үү. Өнөөдөр авч байгаа мөнгөнийхөө үнийг бид ирээдүйд буцаад төлөхдөө бодоод ингээ өгдөг. Тиймээс өнөөдрийн мөнгөө маргаашийн мөнгнөөс илүү үнцэнтэй байлгахад хамгийн бага үг танд санал болгох намын юнит банк санхүүгийн байгууллага ухаалаг сонголт болчихж байгаа. За мэдээж дараа нь уян хат нөхцөл. Та авч байгаа зээлээ үр биш, үр өгөөжтэй санхүүгийн хөшүүрэг болгохын тулд илүү урт хугацаа мөн илүү уян хат нөхцөлтэй байх нь мэдээж. Тэгвэл намын юнит банк санхүүгийн байгууллага эдгээрийг танд санал болгодог. Ингээ ухаалаг сонголт болох нэ. За ер нь бол зээл авч байгаа хүмүүсийн
санхүүгийн нөхцөл зорилго одоо харилцаа адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл зарим нь мөнгө өсөхийн тулд хөрөнгө оруулж ийн хадгаламж байршуулж байгаа. За зарим нь болохоор амьдралын ая тухай бодоод зээл авч байгаа хүмүүс ч байна. Тэгэхээр намын юнит банкын санхүүгийн байгууллага танд яаралтай хэрэг болох баг үе 400 сая хүртэлх 30 сарын хугацаатай үйл хөдлөх автомашин байцаасан шуурхай зээл 400 сая төгрөг хүртэл 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээл за мөн хэрэгцээд бараагаа авах хэрэглээний зээлээс гадна таны бизнесийн тасралтгүй үйл ажиллагаа хангах 3 тэрбум төгрөг хүртэл бизнесийн зээл үйлчлэгийг үзүүлж байгаа юм. За тэгээд мэдээж энэ одоо их төгсрөл нийтээрээ цаг алдахгүй байгаа газраас гар утсаараа OmniWay application ашиглаад уяатан нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд эрэмхийн зур авах нэг удаа гэрээ байгуулад гар утсаараа хүссэн үедээ дуртай байрлалаасаа зээл авах боломжтой байх нэ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл намын юнит Facebook хуудас болон 7799 1000 7799 1000 хуудасаас наагаарай. Хаяг байршил нь бол за ажлын өдрүүдэд өглөөс 9 цагаас 20 цаг хүртэл амралтын өдрүүдэд 11-аас 20 цаг хүртэл ажиллах юм байлээ. Хаягийн хувьд жингэлтэй төгрөг ус эгдэлгүүрийн 4 давхартны баян зүрх төгрөгийн 24 дугаар хороо 5 үрээ захын баруун хадал Apt Trade төвийн 2 давхартны хаавал дүүрэг намын United эгдэлгүүрийн 2 давхартны 3 дугаар хороо бол намын эгдэлгүүрийн 4 давхартны сонгон найрхан дүүрэг 32 дугаар хороо Apt Hotel таны төсөлбийн Б-ийн 103 тус тус байрлаж байгаа хнэ. Баярлалаа хамтран ажилласан намын Юнит банкын санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт бариатаагаар хамтран ажиллалаа. За дараагийн сүсгчийг авъя. Байна уу? Байна уу сүсгч? Сайн байна уу? Чим төргий. За хойлоо сэдвээ сонсцсон тийм ээ? Тэгээ сайхан нэвтрүүлэг шүү. Баярлалаа. Сайхан босгоо шүү. За та сэдвийн даваа яриарай. За баярлалаа. Минь төргөл болоо. За баярлалаа. Баярлалаа. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв аав ээж хэмээн аль нэг талтай нь харилцаа холбоо байхгүй нэг бол маргалдаад үл ойлголцол үүсдэг. Ер нь бол тийм хамаатан цаднаас хол хүндий яагаад хол хүнд яваад байгаа юм тийм ээ. Энэ талаараа л ярилцж байна. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дараагийн сонсогч. Байна уу? Байна уу сонсогч? Байна уу? Та албагдсан байна? сайн байна уу? Хүчим эндээ та спикерээ болиулаад өгөөрэй. За. Хойлоо сэдвээ сонсцсон тий? За би манайх их олуулаа ээж аваад эсвэл гэдгийг. Тэгээд хүмүүсийн яриаг нэг жоохон сонслоо. Ер нь урал садан нэг мэддэг ойрхон байх уг нь айгүй чухал юм байна. Ягаад чухал вэ гэхээр манайх эсвэл одоо ачтаа нэр 108 өрцөн баггүй юу? 116 өрцөө. Тэгэхээр 216 хүрнэ гэдэг чинь бол бас л гайхамшигтай шүү дээ. Тэгээд нөгөө ээжийн тал маань арай жоохон зарим нэгэн жоохон хүндий байдаг. Аавын тал маань бол одоо ургийн баяр, ургийн улслуутай хийгээд янз бүрийн асуудал болоход бол ингээл зохион байгуул өндөртэй. Жишээ нь манай хүмүүс дандаа өргөцсөн гэж ярьж байна. Манай аав айлын том хүү байж байгаад өргөцсөн. Тэгсэн мөртлөө дөрөв дүүгээ бүгдийн тэр гоолтойгоос авчиж бүгдгийн сургууль соёл сургасан. Өөрөө айлд өргөгдсөн хүн штэ. Тэгсэн мөртлөө айлын ганц хүү болоод амьдэрсэн мөртлөө төрсөн дүүнэрээ өөрөө Улаанбаатар тар залуугаас ирж амьдраад багш болоод тэнгүүтээ өөрийнхөө төрсөн дүүнэрийг одоо бүгдийн эмч багш болгосон. Тэгээд нөгөө хэдэн нагц зэн нэртэй хамгийн үлгэр дүүрэлтэй манай аав тийм ийм нэгдэлтэй автоо амралсаад нэг сайхан байлгсан байна. Тэрний хүчинд бидэрт одоо ингээд яаж мэдгэж гинэ гэхээр тэр нагцсан манай аав ээжийг бурхан болоход бол зүгээр өстө. Миний аавыг тэгэл төгөлдөг байсан. Миний ээжийг тэгдэг байсан. Бидний сургууль соёлд ажил төрөлд ингэж оруулж өгдөг байсан. Ингэж мэддэг юм а хэлж өгч тусалдаг байсан гэд. Тэгээд бид нар айгу тэр хүмүүсийн хайрыг айгүйх аваад дандаа үеэлүүдчтэй бид нар чинь. Тэгээ одоо тэр хүмүүс нь өндөр настай болсон. Одоо яг бидний үе бол ингээд манай хамгийн бага гэхэд 78 оны морьтой хамгийн том нь 70 гарсан хүмүүс байна л дээ 9 хүүхтэй. Тэгэхээр чи нөгөө ах トゥ амрах садан хол байх хамгийн аюултай юм бол одоо үеэлүүд нэгнийхээ мэдхүйд хоорондоо суух асуудал болдог. Манай дээр өвөг дээд юу болсон бэ? Өвөг дээд ч юу бах те. Говалтад байж байгаа хоёр хүн хоёр тишээс салж амьдраад төрсөн ах トゥ хоёр суусан тохиолдол байдаг байхгүй юу? Манай удамд.
Тийм аимшигтай юм болдог нэгдүгээрт. Тэгээд дээрээс нь маш олон ах トゥ нар гэдэг чинь бол өстой нэр манайх бол одоо 9 хүн тусдаа ингээд нөгөө аавынхаа талын ураг садын жил болгон бүр хэдэн 100 хүн цуглаж ургийн баяр хийдэг ч гэсэн манайх одоо зөвхөн 9 хүүхдийн ургийн баяр гэхэд бас хэдэн 100-аараа таалагдах хийдэг байхгүй юу? Жишээ нь манайх гэхэд 8 хүүхдтэй гэхэд миний хамгийн бага дүү 3 хүүхдтэй байх чинь. Хамгийн домоохон 6 хүүхдтэй, ихч маань 6 хүүхдтэй байх. 6 хүүхдийнх нь зургуулаа айлуулаад хамгийн бага нь 2 хүүхдтэй гэхэд 116 хатцээ гэдэг чинь амар байгаа ч тийм. Өстө өнөр өртгөн. Тийм. Тэгэхээр ер нь бол болж игэл ураг саднаа мэддэг. Ер нь бол томчуулна их үүрэг оройтой байсан тохиолдолд энэ ураг удам их сайн мэдэж энэ хүмүүст их гайхамшигтай байх хэрэгтэй байх шүү гэж би боддتي. Адгийн наацхан нэг өвчин зоолон хүнд өвчин туслаа гэхэд 5 тавдахгүй 1000 тавдахгүй ингээд хүмүүс ингээд цуглуулахад олон ахтууд байлж ямар гоё гэж бодож байна. Тэгээ манайх ингээд найр наадам дээр баг цугладаг ч гэсэн өхөл зовлон хүний амьдрал тохиолж байгаа уу гашуу дээр бол үнэхээр гайхалтай. Манай тэгээд хүргээ ах биер ихчнэр бол дандаа нэг 2 айлын ганц манц. Тэгээ манайх их олоолаа болохоор хүргээ ах ихчнэр маань бидэрт бүр амар сайн. Тэгээд айгуугаа тэгээ өссөн. Тэгээ би аардаа бол одоо ингээд үргэлж аав ээжтэй талхаж амьдэрдэг. Тэр хамгийн гол шалтгаан өөрөө 4 дүүтэй байж айлд өргөгдөд ерөөс хүн болохгүйгээр дээр ич өргүүлждэг байсан юм шүү. Тий, өстой нэг янз бүрийн шалтгаан байсан баг та. Тий, тэгээд одоо шалтгаан байсан байна. Тэгсэн ч гэсэн эргээд өргөдөж очсон гэдгээрээ биш төрсөн дүүнэрээ тийг сургууль соёлтой болгосон учраас нөгөө хэд нь эргүүлээд бүх одоо миний аавыг тэгдэг байсан, чиний аав тэгдэг байсан учраас би тэгж тусалт юм болох хэрэгтэй гэх. Тэгээ манайхан бол их гоё байдгүй. Ер нь бол хэдэн зуугаар яригдах хүмүүс хоорондоо үеэлүүдээ мэддэг. Манай аав ээжээс бидний 9-өлөө гэхэд 116 гэхэд бүгд хоорондоо үеэлээ мэдээ жил болгон уулздаг. Тэгээ нөгөө хүмүүс яахад нэг шүтлэг мүтлэг гэж янз бүр байна. Манайхан дотор ч гэсэн олон янзын шүтлэгтэй улсууд байна. Тэгтэл ганцхан нэгддэг юм хэр шүтээ. Тэгээ шүтээ нь юу хэр ээжтэй донгон дээр их бүтээлгдсэн. Тэгэл тэрэндээ шүтээ бүгдөө цагаан сараар цугладаг. Одоо манай хамгийн бага дүүхт чинь морь жилдээ 78 оны залуу байгаа. Тэгэхэд бүгд цугладаг цагаан сараар ахнараа бүгд. Тэгээ зарим нэг нь амжихгүй байж болно шүү дээ. Тийм. Тэгсэн мөртлөө цугладаг. Хоол сэлэнгэд амьдарч гин, доронтод амьдарч гин, эсүү өгчэн ах トゥ нар энд амьдарч гин. Тэгээ одоо би өөрөөхд Улаанбаатар төрж ирсэн мөртлөө дундгойд амьдарч гин. Тэгэхэд манай аавын дүүнэрийн хүүхдүүд сурж очиод ахаа сайн юм ингээл уулзаал зүгээр л уулзаал ярилцаал ингээл явж байгаа болохоос тийм айхтар тийм өөр нарийн шигийн холбогдохгүй. Тэгвэл бол удам судраа сайн мэдж явах нь хамгийн чухал юм билээ. Тэгэхгүй бол одоо жил болгон хүүхэд өсөөд жил болгон хүүхэд гараад ахаар яг үнэ. Айгу сони юм билээ шүү дээ. Миний дүүгийн хүүхэд миний төрсөн дүү ямар хүүхэдтэй болж байгааг нь мэдэхгүй байж байгаа хүмүүс юм зөндөө байт юм бэл. Тийм шүү. Яг үнэ. Тий. Тэгэхэд л одоо манай охин гэхэд л одоо би ч одоо 8 хүүхэдтэй хамгийн тоон 98 оны хүүхэдтэй. Тэгэхэд чим манай ахын хүүхдүүд ахнаа ихчнэрийн тэр олон хүүхдүүд үеэлүүдийн ингээд бүр 30-аад нас 40-аад нас 50-аад насныхны гүрвтэй. Өстө мундаг гэр бүл юм. Тус-тустай. Тэгээ энийг хин зохион байгуулсан миний хамгийн бага дуу зохион байгуулсан байдаг аахгүй юу? Тэгэхээр юмыг зохион байгуулна нэг нэгнээс юм нэхэх гоож авах маа биш. Юмд ямар нэгэн хаанш манш тогтоодгүй нэг нэг дандаа талархаж амьдэрдэг. Тэгэхээр бид нар ингээ 9 хүүхдтэй хахад Дэмбэрлахын 9 хүүхд үнэхээр гайхалтай гэдэг одоо биднийг бол нөгөө нагц ахнар маань ихчнэр маань ингээд бүгд сүйд болдог. Яагаад тэгэхээр миний аавын хийсэн үйл, миний аав хийсэн хамаатан саданда ах トゥ нартай тусдын болж исэн хүн чинь эргээд ингээд тусдагдаг юм байна. Ястаа мундаг байна. Үр удамтай яригддаг юм байна. Тийм учраас манай аавыг Дэмбэрл гэдэг байхгүй ээж маань багш гэдэг. Тэр Говьалтай аймгийн Тонкил суманд төрж өссөн улсууд байдгийн. Тэгэл одоо өөр хүүхдүүд нь маш сайхан аж төрж амьдарч эцэг их удам судрын том хүмүүс маань их сайхан амьдрахаар үр өвч нь их сайхан амьдардаг юм байна л гэж одоо бид нар тэрнээс үлгэр дүүрээр авч байгаа учраас сайн сайхан амьдрах хэрэгтэй гэл сайхан бодолтой байх хэрэгтэй. Тэгэх юм бол амьдрал гоё болох юм байна. Амьдрал янз бүрийн тохиолж байгаа хүмүүс зөндөө гоё гэдэг. Ер нь бол удам судраа мэддэг байхгүй бол манай ээжийн тал нэг жоохон бага байт юм. Бид нар бас ойрхон байх гэж хичээдэг. За би бол ээжийн талантаа жоохон даслын уучлаарай. Найруулагч дуусах гэсэн тохиолж байна.
За. Өдрийн цаг дуслаа. Баярлалаа танд. Гэр бүл наад чиг сайхан бүхнийг хүсье. Илүү өнөртгөн болоорой. За баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр холбогдсон хамт байсан бүх сонсогчдоо баярлалаа. Өнөөдөр нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч амын найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамт ажиллагчаар Ханин Томоо гинт эхэлдэг үнд тайлалаад үргэлж бэлэн номын юнит банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт уриатаагаар хамт ажиллалаа. Та бүхэн сайхан амраарай. Маргааш энэ цагта эргэн байртахаар уулзъя.